Явдал ихээ эрт болжээ. Тэр үед өдөр шөнө солигддоггүй, наран саран гэрэлтдэггүй, ногоо нуг шаргал элсгэж байхгүй байжээ. Тэнгэр эцэг Ранги, газар их Пеппа нар бие биетэйгээ чанга төврөлдөн хязээч салахгүйгээр хэвтэж байдаг цаг юмсан ч хүүхдүүд нь харанхуй төөрч гэрэлгэгээ эрхчлөх хүсэн тоглодог байж гэн. Тэд уулын оройд салхинаад нь тоглож, нарны гэрэл өөрсдийнх нь сонхгор царай гийгүүлэн байгаасай гэж ихэд хүсдэг байлаа. Тэгэд нэгэн удаа хүүхдүүдийнх нь төвчээр баргадан тэнгэрийг арай ядан тулж угаа модны дор цугларчээ. Ингээд хүүхдүүд одоо бүгдээрээ юу хийх вэ гэж зөвшөөд бид тэднийг устгаад хорвоо ертөнцийг цэвэрлэх үү? Эсвэл тэднийг нэг нэгнээс нь салгах уу? За, ер нь л ямар нэг юм хийх хэрэгтэй. Бид одоо жаахан хүүхдүүд биш. Аав ээжээтэйгээ зуралдаад байлгүй бие дан амьдрах цаг боллоо гэлсчээ. Гэтэл хүмүүсийн эцэг бурхан Тумаатэй тэднийг устгая гэлээ. Үгүй болохгүй. Бид тэднийг устгаж болохгүй. Тэд чинь бидний эцэг их. Харин тэднийг салгах хэрэгтэй. Бүгдээрээ тэнгэрийг дээш нь өргөөд газар ихийн цээжин дээр амьдарцгаая гэж мод шуудын эцэг бурхан Таня хэлж гинэ. Ахан дүүс бүгд зөвшөөрсөн ч ганцхан салхины эцэг бурхан Тафирил эсэргүүцлээ. Шаал дэми юм ярьцгаах юм. Бид ямар ч айх аюулгүй сайхан л амьдарч байна шүү дээ. Тэрнээс гадна Таня чи болгоомжтой байгаарай. Тэд бол бидний эцэг их гэдгийг би тийм арт. Чи дими юм сэдэж байна гэж салхины эцэг эсгэрэн хэлжээ. Гэвч түүний энэ үгс бусад бурхтын эсэргүүцэлтэй тулгарч салхины эцгийг хөөж явууллаа. Тэгээд тэд бидэнд гэрэлгэгээ хэрэгтэй. Бид бас хөл гараа тэнэлгэх зайтай баймаар байна. Бид бүр чилж гүйцлээ гэж хашгиралдацгаалаа. Хүнсний бурхан Ронго өндөйн босож тэнгэрийг өргөх гэсэн боловч дээлсэнгүй. Ронго яаж ч хичээгээд харанхуй хэвээрээ үлдлээ. Тэгтэл Ронгод туслахаар далай загасны бурхан Тангоро босч ирлээ. Дараа нь Жимс ногооны бурхан Хауми, Эрэм хүмүүсийн бурхан Туматенгэ нар мөн босч ирээд өргөлдсөн ч дээлсэнгүй гэнтэй. Хамгийн сүүлд хамгийн хүчрхэг гэрэлгэгээ эрхчлөөнд дуртай амьд амьтан жигүүртэн шууд ойн бурхан Таня босч ирэх антраа. Хамаг хүч чадлаа хуримтлуулахын тулд дуугүй хэсэг зогслоо. Тэгээд Таня цээж дүүрэн амсгаа амгц хоёр хөл дээр өндөйн босоод хүчээ гарган тэнгэрийг өргөжээ. Тэнгэр эцгийн тэврэлтээс мултарсан газар ээж чичрэхэд бурхад гаслан яолж гин. Яолохдон улам чанга болсон хэдийч тэд тэнгэрийг өргөж чадлаа. Тэнгэр өндөрт өргөгдөн газар тэнгэрийн хооронд асар их зай гарч гин. Таня болон ахан дүүс эргэн тойрноо харахтаа анх удаа газар ээжийнхэн гайхамшигтай үсгэлэнтэйг үзэж гиндэ. Энэ байдлыг харсан эцэг тэнгэр гашуудан уйлжээ. Бурхад сэтгэл хангалуунаар шинэ дэлхийн ертөнцийг байгуулж эхэлж гин. Таня эцэг ихтэй их хайртай болохоор тэднийг салгасан ч хамгийн түрүүнд ээждээ харанхуй ертөнцид мөрөөдөөдөгч бүтэхгүй сайхан хувцс хийж өгөхөөр шийджээ. Таня өөрийн төрсөн хүүхдүүд болох моддыг юуны өмнө авчирч суулгалаа. Ийхүү Таня бүхнийг өөрийнхөө хүсснээр хийсэн ч түүнд алдах юм бас байлаа. Таня эхлээд модны үнцийг дээш нь харуулan оройгоор нь газарт суулгажээ. Нүцгэн цагаан үндсүүд нь салхинд найгахгүй болохоор үнэхээр инээдтэй харагдана. Таня ажлаа дуусаад түр амрах зураа өөрийнх нь байгуулсан ойныг л хачин байгааг мэдлээ. Энэ ойд жигүүртэн шуу байтугай жижигхэн хорхой шавжиж амьдрахад хэцүү гэдгийг ойлгожээ. Тэгээд
моддыг зөв харуулан суулгахад гайхалтай сайхан титэм харагдлаа. Эрэгтэй эмэгтэй хүмүүс Танягийн суулгасан цэцэрлэгээр зугаалж, цэцэг жимс урган дэлгэрчгэн. Дараа нь Таня дээшээ тэнгэр эцэг лүүгээ харуул хүйтэн саарл өнгөтэй муухай харагдлаа. Таня тэнгэр эцэг нь ямар их ганцаардан аз жаргалгүй байгааг мэдээд харамсчээ. Тэгээд улаан нарыг Ранги эцгийнхээ нуруунд, мөнгөн сарыг ингэрт нь зүүж өглөө. Бас өөрийн хайртай улаан хэлэн нөмрөгөө эцэгтэй өмсүүлсэн ч энэ нь Таняд сайхан харагдаагүй болохоор буцааж аваад шидэж орхиж гин. Ингээд зөвхөн орой наран жаргах үед тэнгэрийн баруун хойд зүгт өчүүхэн хэсэг нь харагддаг болжээ. Орой наран жаргах үед тэнгэрийн хаяа улаарн байдаг нь ийм учиртай юм гин. Хайртай тэнгэр Рангийн өдрийн цагт гайхалтай сайхан харагдах болсон болохоор их нар Пеппан ихэд бахархдаг болж гин. Харин шөнө болбогц тас харанхуй болж юу ч үл үзэгдэнэ. Таня үүнд нь сэтгэлэн зовж, "Авгаа их эцэг минь, би ертөнцийн хязгаар руу явж танд сайхан чимэг зүйлд олж ирье" гэжээ. Ингээд л Таня гялтганууруудын амьдардаг ертөнцийн хязгаарт очин уруутай уулзаад "Аав минь хувцсыг чимэглэх гоёл өгөөч" гэж гуйжээ. Урууч Таняд хувин дүүрэн гялтгануур өгч гинэ. Өгсөн гялтгануурууд нь яг л гялалцсан нүд адил хурц тодоор гэрэлтэнэ. Танягийн ирж явааг аав нь хаа холоос харж гин. Учир нь гялтгануурууд нь тийм хурц гэрэлтэй юмсан ч Танягийн явсан замаар гялтгануурууд асгарч бид тэр замыг одоо ч сүүн зам гэж нэрлэдэг үлээ. Шөнө болмогц тэнгэрт одод төгдөг нь Танягийн авчирсан гялтгануурууд юм байна. Тэнгэр газрын үүсэл ийм учиртай юм гин шүү.